За монголчууд адуу, үхэр, тэмэг нийтд нь ямар мал гэдэг вэ? Бодон мал. Баяр хүргэе. Хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Харамсалтай буруу байна. Хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 71. 71 баяр хүргэе. Дээрээс нь доош урсган бичдэг Монгол үндэсний бичгийн нэрийг хэлнэ. Монгол бичиг баяр хүргэе. За нүүдэлчдийн гол мал болох аж ахуйн дотроос хамгийн чухал мал нь аль вэ? За харамсалтай буруу байна. Нүүдэлчдийн гол болох мал аж ахуйн дотроос хамгийн чухал мал нь аль вэ? Адуу буюу морь. Баяр хүргэе. Өмнөгов аймгийн төвийг нэрлэнэ. Далан загад баяр хүргэе. Ах гэж хэнийг хэлдэг вэ? Аавын талын ах эсвэл аавын талын хүнийг хэлгээ. Баяр хүргэе. Дэлхийн хамгийн том элсэн зүйлийн нэрийг хэлнэ. За харамсалтай бүдэрлээ. Сахарын зүйл баяр хүргэе. За Монгол улс газар нутгаараа дэлхийг хэддүгээр ордог вэ? 20. Чимэг багчаа. Ядгатай. 21. Харамсалтай буруу байна. Харамсалтай буруу байна. Монгол улс газар нутгаараа дэлхийг хэддүгээр ордог вэ? Харамсалтай буруу байна. Буруу байна. За хүний асуултыг 3 удаа бүдэрсэн учраас дараагийн асуулт руу шилжье. Зөв хариултыг хэлдэг өрөө. За зөв хариулт нь 18 болдгийн байх шүү. За дараа. За асуулт гартаа шагаан чинээ нүж атгаж төрсөн хүн хэн бэ? Чанга Тэмүүжин баяр хүргэе. Монгол орны хамгийн том нуурыг хэлнэ. Увс баяр хүргэе. Арван жилийн 10 дахь амтан юу вэ? Харамсалтай биш байлаа. Наша. 10 жилийн 10 дахь амтан юу вэ? Баяр хүргэе. Хоньны төлийг юу гэдэг вэ? Горог баяр хүргэе. За. Монголчууд нэр хугарахаар юу хугар гэдэг вэ? Яс хугар баяр хүргэе. Морины хөдөөнд дээрх үсийг юу гэдэг вэ? Дээл баяр хүргэе. За. Монгол гэрийн цонх гэж юу вэ? Тоон баяр хүргэе. За 100 дүүргийн дэвсгэртээ хэний дүрс байдаг вэ? Сүхбаатар баяр хүргэе. За Монгол хэл хэдэн тэмдэг үсэгтэй вэ?
Тэмдэг үсэг, хэдэн тэмдэг үсэгтэй вэ? 2. За, 2 ямар үлээ? Оо, баяр хүргэе. За, ээж гэдэг үг нь хэдэн үсэг, хэдэн аваа байна вэ? 3 үсэг 2 аваа. 3 үсэг 2 аваа. Баяр хүргэе. Монгол улсын хилийн урт хэд вэ? Монгол улсын хилийн урт хэд вэ? Монгол улсын хилийн урт хэд вэ? За, зөв хариултыг хэлье өгшин. Монгол улсын хилийн урт бол 8161 км, 895 м. За, дараагийн асуултыг асууя. Малын ясаар хийдэг нэгэн зүйл тогтоомыг нэрлэнэ үү? Малын ясаар хийдэг нэгэн зүйл тогтоомыг нэрлэнэ үү? Малын ясаар хийдэг нэгэн зүйл тогтоомыг хэлнэ үү? Шагаа. Баяр хүргэе. Дараагийн асуултыг асууя. Хөвсгөл аймагт голдуу ямар мал аж ахуй эрхэлдэг вэ? Бук бишээ. Хөвсгөл аймагт голдуу ямар аж ахуй эрхэлдэг вэ? Цааваа бишээ. Ёо. Хөвсгөл аймагт голдуу ямар аж ахуй эрхэлдэг вэ? Мал аж ахуй бишээ. Ямар за зөв хариултыг хэлье. Хөвсгөл аймагт голдуу сарлагын аж ахуй гэж хэлдэг юм байна. За сарлагын хөөрөөр тийм ээ. За дараагийн асуултыг тавья. За ам мөрөх гэсэн хэлцийн утгыг зөв тайлбарлана уу? Хэрэлдэг. За хариултыг авъя. Хэрэлдэг санал зүрх. За баяр хүргэе. Уул гэдэг үгийг монгол бичгээр галилж хэлнэ үү? Агуула. Баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Монгол улс хэдэн улстай хил залгадаг вэ? 2. Ямар 2 улс вэ? Орос. Баяр хүргэе. Орос гэдэг улс. Дараагийн асуултыг асууя. Нар гариг мөн үү? Биш үү? Биш. Гариг тийм үү? Тэгэлгүй явах бай биш. Баяр хүргэе. Дараагийн асуултыг асууя. За, их ян гүрэн хаанхын улс вэ? За, их ян гүрэн хаанхын улс вэ? Чанга. Хятад харамсалтай юм шиг байна. Их ян гүрэн хаанхын улс вэ? Баяр хүргэе. Монгол. За дараагийн асуултыг асууя. За. Хон ямаг ямар мал гэдэг вэ? Бог мал. Баяр хүргэе. За, хутгийг юугаар ирэлдэг вэ? Билүү. Баяр хүргэе. За. Хүн хэдэн хуруутай вэ? Чанга. Би надад цаар байгаа. Баяр хүргэе. За. Уржнангийн дараах жилийг юу гэдэг вэ? Уржнангийн дараах жилийг юу гэдэг вэ? Өчигдөр. Уржнангийн дараах жилийг юу гэдэг вэ? Ноднон. Баяр хүргэе.
За. Монгол бичгээр ямбар гэдэг нь юу гэсэн үг вэ? Чанга. Ямар. Баяр хүргэе. Сая надаас асуучлаа л да. Ямар уу? За дараагийн. Эхийн санаа, үрийн санаа хаана гэдэг вэ? Эхийн санаа өөр төрийн санаа. Ууланд баяр хүргэе. За. Монголчууд цөвдөд мах гэж юу хэлэх вэ? Бишээ, баяр хүргэе. Бишээ. Монголчууд цөвдөд мах гэж ямар махыг хэлэх вэ? Монголчууд цөвдөд мах гэж ямар махыг хэлэх вэ? Мэдгүй. За, хэлье. Монголчууд цөвдөд мах гэж хонь малыг гаргасны дараа жижиг үрдсэн мах гардаг. Тэр махыг цөвдөд мах гэж нэрлэдэг. Ойлгов. За дараагийн асуултыг асууя. Малын гэц дотрыг юу гэдэг вэ? За байдгүй. Малын гэц дотрыг юу гэдэг вэ? Ууц биш ээ. Малын гэц дотрыг юу гэдэг вэ? За малын гэц дотрыг юу гэдэг лээ? За цувтай гэж нэрлэдэг. За дараагийн асуултыг асууя. Эмээлийн чимгийг монголчууд өөрөөр юу гэдэг вэ? Эмээлийн чимгийг. Чимээгүү. За байдгүй. Эмээлийн чимэг. Чимгийг өөрөөр юу гэдэг вэ? Эмээлийн чимгийг За дуусна. Эмээлийн чимгийг баавар гэдэг юм байна. Баавар. За дараагийн асуултыг асууя. Даян хаан гэж хэнийг хэлэх вэ? Даян хааны нэрийг хэлнэ үү? Даян хаан. Даян хаан гэж хэнийг хэлэх вэ? Чанга ди. Батмуу хааны гэлээ баяр хүргэе. Ой. За дараагийн асуултыг асууя. Соён бүсгийг хэн зохиосон бэ? За соён бүсгийг хэн зохиосон бэ? Чингис хаан. Чингис хаан. Окей. Багш нь асуусан. Зохиогоогүй гэж хэлээ. За. Соён бүсгийг хэн зохиосон бэ? Ерөнхийлөгч Батулгуу. Хизээ замдаа вэ? За соён бүсгийг өндөр гэгийн зан газар зохиосон. За дараагийн асуултыг асууя. Өгөөдөө хэний хүү вэ? Чингис хаан. Ахад хэлээ. Чингис хаан баяр хүргэе. За соёлыг бүтээгч хэн бэ? Соёлыг бүтээгч. Соёлыг бүтээгч хэн? Тийм ээ чи баяр хүргэе. Соёлыг бүтээгч хүү юм аа? За дараагийн асуултыг асууя. Ангараг хэд дэх өдөр вэ? Ангараг хэд дэх өдөр вэ? За энд дөрөвгээд буруутсан. За ингээ урд хүүхдийнхээ хариултыг сонсон шүү. Буруу биш ээ.
За ангараг бол 2 дахь өдөр юм байна шүү. За 2 дахь өдөр. За. Манай орон дэлхийн цагийн бүсээс хэд хэдгээр бүсэд хамаарагддаггүй. Чангади 6 7 8 баярлалаа. За дараагийн асуултыг асууя. Монголын далбааны ишин талд ямар дүрс байдаг вэ? Ишин тал сайн. Баяр үргийн соён бо. За Монгол их 5 бэлгэдлийн нэг болох тамгыг хэн хадгалах ёстой вэ? Чингис хаан үлдээсэн баха. Одоо хэн хадгалж байгаа юм болоо? Баяр үргийн ерөнхийлөгч. За дараагийн асуултыг асууя. Монголчууд галын бурхан гэж хэнийг бэлэгддэг вэ? Очроо. Очроо биш харамсалтай. Монголчууд галын бурхан гэж хэнийг бэлэгддэг вэ? Жанраасга. За биш ээ. Мэдгүй байна. За би ямар хүн бэ? Загш нь хариултыг хэлье. Би ямар хүн бэ? Багш өөр. Оо зүт юу гэрэл тарам шээ. Би эмэгтэй хүн. За монголчууд галын бурхан гэж эмэгтэй хүнийг бэлэгддэг юм байна шүү. За гэрийн эзэгтэй гэсэн тийм ээ. Эмэгтэй хүн бол гэрийн эзэгтэй. Тэгэхээр гэрийн эзэгтэй. Ой хүмүүсээ гэрэлт наранг биш гэрийн эзэгтэй галын бурхан гэдэг гэж үздэг. Ойлгосноо? За дараагийн асуултыг асууя. Монголын их цагаан төг нь хэдэн хөлтэй вэ? Монголын их цагаан төг нь хэдэн хөлтэй вэ? Сагли. 9 хөлтэй баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Танай аймаг ямар аймагуудтай хилэлдэг вэ? За чи одоо бол Дарханд байгаа тийм ээ. Тэгэхээр Дархан аймаг гэж ойлгох нь. Ямар аймагтай хилэлдэг вэ? За Дархан аймаг ямар аймагуудтай хилэлдэг вэ? Сэлэнгэ. Ямар гэсэн хэлээд үү? За байхгүй. За дараагийн Дархан аймаг ямар аймагуудтай хилэлдэг вэ? Төв аймаг. За. Шага хийх шүү. Эцэг баттай. За харамсалтай биш байна. За 3 болсон тийм ээ. За Дархан аймаг бол Орхон, Булган, Төв аймаг гэсэн 3 аймагтай хилэгдэг юм байна. За дараагийн асуултыг асууя. Игнэгээ бараарай. Нялх хөөхтөд үнэг зориулж хайчилдгийн учир юу вэ? Нялх хөөхтөд үнэг зориулж хайчилдгийн учир юу вэ? Айхгүй байх гэж. За харамсалтай биш ээ. Нялх хөөхтөд үнэг зориулж хайчилдгийн учир юу вэ? За мэдгүй. За 3 болсон. За нийт хүүхдэд үнэн зориулж хаажлагын учир бол зөөдлүүлэхгүй гэж. За дараагийн асуултыг асууя. Неолит гэж юу гэсэн үг вэ? Неолит. Мэдгүй. За. Неолит шин чулуун төсөө. Оо баяр хүргэе. Ахаа хэлий. Неолит гэж шин чулуун төсөөийг хэлнэ. За баяр хүргэе. Шинэ чулуун төсөө юу гэвэл
За. Адуунгоо хэний хатан бэ? За жаа. Адуунгоо хэний хатан бэ? За, адуунгоо хэний хатан бэ? За, адуунгоогийн хатан бол адуунгоо хатан бол Добоо мэрэгний хатан. Дуваа цохор бишээ, Добоо мэрэгний хатан. За, дараагийн асуултыг асууя. Алтан ургийн сүүлчийн хаан юм бэ? За. Алтан ургийн сүүлчийн хаан юм бэ? Лигдэн хаан. Баяр хүргэе. За. 100 нь хэдэн жилдээ тэнцэх вэ? 100 нь хэдэн жилдээ тэнцэх вэ? 100 жил. За баяр хүргэе. 100 жилдээ тэнцэх. За дараагийн асуултыг асууя. 2 настай адууг юу гэдэг вэ? 2 настай адууг юу гэдэг вэ? Чанга хэлээ. Даах гэдэг. Баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Манухайг монголчууд өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Үлзийхүү. Үлзийхүү. Баяр хүргэе. За арьс ширийг урт цусч элдсэн зүйлийг юу гэдэг вэ? Асуулт ойлгосноо. Арьс ширийг урт цусч элдсэн зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Шив. Шээ. За асуухад асууя. Арьс ширийг урт цусч элдсэн зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Толиод орхисарс. Толиод орхисарс. Яасан? Толиод орхисарс. Толиод орхисон арьсаа. Тий. Толиод орхисон арьс. Нэ. Харалттай биш. Сур үстэй. Сур. За, сур гэж нэрлэдэг. Баяр хүргэе. Сур гэж нэрлэдэг. За. Хоньны эцэг нь юу вэ? Хоньны эцэг нь юу вэ? Яасан шүү. Ингээд хортын чаваа. Хоньны эцэг нь юу вэ? Юу гэнэ чи? Намаа юу гэнэ? За баяр хүргэе. Хуц гинэ. За наашаа дараа. За агшна юу асууя? Мэлмэ гэж юу гэлж байна вэ? За нууд баяр хүргэе. За 5 гушуу малаас хэдэн битүү туурайтай вэ? 5 гушуу малаас хэдэн битүү туурайтай вэ? Чанга 2 биш ээ. Харамсалтай байна. 5 гушуу малаас хэдэн битүү туурайтай вэ? 3 биш ээ. Чанга ли? 1. За ямар мал амтан бэ? Ямар мал вэ? Одоо. За баяр хүргэе. За аруу дээдгийн бяцлаг зэргийг шахахад гардаг шингэнийг юу гэдэг вэ? Чанга ли? Шавсуу. Баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Цолгой гэдэг үгийн хүндэтгсэн нэрийг хэлнэ үү? За. Цолгой гэдэг үгийн хүндэтгсэн нэрийг хэлнэ үү? Магна. За харамсалтай юм шиг байна. Тэргүүн. Тэргүүн гэдгээ баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Дээлийн товч тогтоох гогцоотой зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Инжир.
Жишээ харамсалтай. Бади шүү тэгээд Дээдийн тавч тогтоох гогцоотой зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? За 3 болчихлоо тийм ээ. За энэ дээдийн тавч тогтоодог энэ байна одоо. Энэ гогцоотой зүйлийг бол шилбэг гэж нэрлэдэг шүү хүмүүдээ. Шилбэг. За дараагийн асуултыг асууя. Охиноосоо төрсөн хүүхдийг юу гэж дуудах вэ? ингээ хонос нэг яриад байгаа бодоо бэлчин тэгээд бас хайрны шагнал яах Хан гэлээ. Зээ гэдэг. Баяр хүргэе. Зээ. За дараагийн асуултыг асууя. их ярьж шүү. За мах оролцуулалгүй хийсэн хоолыг юу гэдэг вэ? Бололтой энд 8 ангийнхаа юу ярьж шүү. За баггүй. Хэрвээ дахиад сонсох бол би Мах оролцуулалгүй хийсэн хоолыг ямар хоол гэдэг вэ? Цагаан хоол. Баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Бусдад өршлөгдсөн хүүхдийг ямар хүүхэд гэдэг вэ? Өргөмөл хүүхэд. Өргөмөл хүүхэд. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Малын ямар эрэгтнэр нь насыг нь мэддэг вэ? Шүд. Баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. За Монгол 93 наадам хэдэн сард болдог вэ? 7. Баяр хүргэе. 7 сард болдог. За дараагийн асуултыг асууя. Монгол цаг тооллоор барс цагийг олно. Бар цаг. За харамсалтай юм шиг. Монгол цаг тооллоор барс цагийг олно. 4-6 биш харамсалтай юм шиг. За болцсон уу? 3 болцсон уу? Болсон мэт. За Монгол цаг тооллоор барс цаг бол 3:40-оос 5:40 хүртэл өөр шөнийн цагийг хэлдэг байх нэ. За дараагийн асуултыг асууя. За Монгол бичгээ. За Монгол бичиг. За энэ асуултыг бол яг ягаад гэвэл 6 дахь ингээ одоо л монголчууд үзэж байгаа шийсэн найраг үүдэх асуултаа. За гар татах гэж ямар утгатай үг вэ? сонссон. Гар татах гэж ямар утгатай үг вэ? За гар татах гэж ямар утгатай үг вэ? Хүнд туслах харамсалтай юм шиг. За гар татах гэж ямар утгатай үг вэ? Толгой хийх харамсалтай юм шиг байна. За гар татах гэдэг бол харамсалтай утгатай үг вэ? За дараагийн үгийг асууя. Монгол бичгээр чинүү аа гэж бичсэн нь юу гэсэн үг вэ? Чон гэсэн үг. Баяр хүргэе. За хамгийн урт шөнө хизээ болдог вэ? 10 сарын 20. Харамсалтай юм шиг байна. Дахиад 10 сарын 22. За 22 хариултыг авъя. За дараагийн асуултыг асууя. Монголчууд ямар хүүхдийн хэвсийг тэгш настайд нь авдаг вэ? Охин. Баяр хүргэе. Эмэгтэй хүүхдийн. За дараагийн асуултыг асууя. Монголчууд хаана эсгэрхийг цээрэлдэг вэ? Барандаа. Биш ээ. Гэртээ. Баяр хүргэе. За 12 жилийн 4 дахь амт нь аль нь вэ? Үгүй юу вэ? 4 дахь амт. Туутай. Баяр хүргэе. За арга түүх хэрэгслийг юу гэж нэрлэдэг вэ? Үгүй арга түүх хэрэгслийг юу гэж нэрлэдэг вэ? Ахад түүх хэрэгсэл гэсэн үг. За цуг чанга хэлээ. Арга савар. Баяр хүргэе. За дараагийн. Заяа. Одоо
Аа за одоогоос эхлээ асаад явъя. За тэгээ. Сүхийг хаана хонуулахыг цээрэлдэг вэ? Сүхийг хаана хонуулахыг цээрэлдэг вэ? Харамсалтай нь буруу байна. Сүхийг хаана хонуулахыг цээрэлдэг вэ? Гадаа. Өөртөө хэр итгэлтэй байна? Амар Тийм ээ би айж байна. Баяр үргээ зүг. За дараагийн асуултыг хэлье. Асуул. Увс аймагт ямар үндэстнүүд ихэвчлэн гол төлөв амьдардаг вэ? Увс аймагт. чимээгүй байна шүү. За харамсалтай биш ээ. Увс аймагт ямар үндэстнүүд амьдардаг вэ? Бүрээд багтаа. Увс аймагт ямар үндэстнүүд амьдардаг вэ? Яснууд гэсэн үг тийм ээ? Яаж яа гэж. Казак багтаа. За. Увс аймагт бол дөрвөд үндэстэн яснууд амьдардаг юм байна. За дараагийн асуултыг асууя. За жоохон наашлаарай. Биштэй наашлаарай. За асууя. Монгол орны хамгийн богино нэртэй гол. Монгол орны хамгийн богино нэртэй гол. Чимээгүй гараа. Туулаа. За чанга гэлээ. Эгийн гол баяр хүргэе. За дараагийн асуултыг асууя. Монголын хамгийн гүн нуурыг нэрлээрэй. Байгаль биш ээ. Хөвсгөл далай баяр хүргэе. За. Дараагийн асуултыг асууя. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? Багш нь 1900-аад он төрсөн. Яг надаас байж байгаа юм шиг. За 2173 за харамсалтай буруу. За Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? За чанга хэлээ. 1125. 25 харамсалтай нь буруу байна. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1447. Хэдэ? 1447. За баяр үргээ тэгэлгүй явах уу? 1112 онд төрсөн шүү. За дараагийн асуултыг асууя. Нируу гун гэж юу гэсэн үг вэ? Нуруу баяр үргээ. За дараагийн асуултыг асууя. Монголчууд улаан өнгөөр юуг бэлэгддэг вэ? Улаан өнгөөр монголчууд юуг бэлэгддэг вэ? Гал. За бэлэгдлийн гэсэн багш. Бэлэгдлийн юуг бэлэгдэх вэ? Ингээс багшны хэмжээгээд байна. За харамсалтай байхгүй хариулсан уу? Монголчууд улаан өнгөөр юуг бэлэгддэг вэ? Доор ард багшны хэмжээгээд шүү. Эндээс би чиний хэлсэн сонссон. Гал. Юу гэнэ? Гал. Үгүй гал гэдэг энэ буруутсан байхгүй. Энийхээ хариултыг сайн сонсоорой. За хэлье. Улаан өнгөөр бол монголчууд ядалт цог хиймрийг бэлэгддэг юм байна. Тийм учраас агаад өвгний улаан таван шүү улаан өнгөтэй байдаг юм байна. Ялаа бэлэгддэг байх нь. За дараагийн асуултыг асууя. Эдэний дээжийг хэнд өргөдөг вэ? Юунд өргөдөг вэ? Тэнгэртээ. За бишээ. Тангаад Наранда бишээ. Эдэний дээжийг хэнд юунд өргөдөг вэ? Бурханда. За үгүй. За, гурав дахь хариулт юу гэлээ?
За эдэнийхээ дэжиг монголчууд бол галдаа өргөдөг юм байна. Галдаа өргөдөг юм байна. За дараагийн асуултыг асууя. Монгол гэр хэдэн багантай вэ? 2 багантай. За баяр хүргэе. За галд сонгон хийхийг цээрлдэг ээ. Учир нь яам гэж үзэж цээрлдэг вэ? Галын бурхан уйлна. Уурлаа. За монголчууд галын бурхан монголчууд галд сонгон хийхийг цээрлдэг ээ. Учир нь яам гэж үздэг вэ? Галын бурхан хэлсэн. Шилэгнэ. За бишээ. За галд сонгон хийхийг монголчууд цээрлдэг ээ. Учир нь яам гэж үзэж цээрлдэг вэ? За энэ юуны асуултын хариулт бол монголчууд малын нүд өвдөн гэж үзэж галд сонгон хийхийг цээрлдэг юм байна шүү. За дараагийн асуултыг асууя. Хэлсэн бишээ. Нэгийг аваад туслаа. Монгол орны хамгийн урт голыг нэрлэнэ. Орхон баяр хүргэе. За монголчууд хаан дуулахыг цээрлдэг вэ? Орондоо баяр хүргэе. За дараагийн асуулт нь ёс хэлэлцэх үгэнд 6-9-д юу гарна гэж хэлэлцдэг вэ? Ёс хэлэлцэх 6-9-д за дараагийн 6-9-д юу гарна гэдэг вэ? За 6-9-д юу гардаг вэ? Зураас нь зам гарнаа. За зөв хариултыг хэллээ. Дараагийн асуултыг. За Монгол ардын зөрчсөн үгэнд урд хошуу хүзүү орон, урд хөл юу орон гэдэг вэ? Юу биш. Авч бороо хийсэн. Урд хормой хөл орон. Хэлтэй. Урд хормой хөл орон. Урд хормой хөл орон. Тий харин. Урд юу хөл орон вэ гэсэн. Тэгэхээр хормой гэж хэлсэн таахгүй юу? Урд хөл юу орон. За авъя. Азтай байла. За дараагийн асуултыг. Алга дарам гэж ямар газрыг хэлдэг вэ? Алганы хэмжээтэй газар. Жижигхэн газар. Оо зүтэй баяр хүргэе жижигхэн газар гэдгээ. За дараагаас өдөр шөнө тэнцэх явдал жилд хэдэн удаа тохиолддог вэ? 1. Харамсалтай нь буруу байна. Өдөр шөнө тэнцэх явдал жилд хэдэн удаа тохиолддог вэ? 2. 2 удаа баяр хүргэе. За. Хөөрөмний толгой хийдэг үнэт чулуу 9 эрдний 1-ийг нэрлэнэ. За дараагийн асуулт. Хөөрөмний толгой хийдэг үнэт чулуу 9 эрдний 1-ийг нэрлэнэ. Хаша. За харамсалтай нь буруу байна. Зөв хариултыг хэлье. Шүр юм байна. За дараагийн асуултыг. За. Бэлнэ. Хүн өөрөөсөө дээш болон доош хэдэн үе мэддэг байх ёстой гэдэг вэ? Баяр хүргэе 9. За дараагийн асуултыг асууя. Цас хандарлаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Цас хайж. Зөө баяр хүргэе. Цас хайж гэдгийг хэлж байгаа. За дараагийн асуултыг. Дөрвөн шагаа хаяхад дөрвөлээ өөр бовол юу гэж нэрлэдэг вэ? За дөрвөн бэрх буюу онх гэж нэрлэдэг. За дараагийн асуулт. Цогтой үнсийг юу гэж нэрлэдэг вэ? Цогтой үнс. Оч. Харамсалтай нь буруу байна. Цогтой үнсийг юу гэж нэрлэдэг? Нурам баяр хүргэе. Нурам. За дараагийн асуултыг асууя. Яроо.
За цалтай тэнгэрийн үүл нэг хурдан, саруу тухаантны санах нэг хурдан, сайн морины юу нэг хурдан гэдэг вэ? Явдал. Баяр хүргэе, явдаг нэг хурдан. Аавын пин гэдэг вэ? Өвөө, баяр хүргэе. За. Юу унгалдаг вэ? Гүү. Баяр хүргэе. Гүү унгалдаг. За, дараагаас. Хайчиг бусдад өгөхдөө аль талаар нь өгөх хүстэй вэ? Оо зөвхөн бариулаар нь өгөхтэй. За, дараагийн асуултыг. Ямар нэгэн зүйлээс тусгай зорилгоор таслан авахыг юу гэдэг вэ? Шээ. Тусгай зорилгоор гэсэн шүү дээ. Ямар нэгэн зүйлээс тусгай зорилгоор таслан авахыг юу гэж нэрлэдэг вэ? Ямар нэгэн зүйлээс тусгай зорилгоор таслан авахыг юу гэж нэрлэдэг вэ? Оглох гэж. За, зүү хариултыг хэлье. Тусгай зорилгоор таслан авахыг дээж авах гэж нэрлэдэг. Дээж авах. За, дараагийн асуулт. Байгальд цаанаасаа тогтсон сувг гууг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? За, дараагийн асуулт. Байгальд цаанаасаа тогтсон сувг гууг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Чанга хэлье. Жалах. Баяр хүргэе. За, Монгол гэрийн тооны голоос уйдаг оосрыг юу гэж нэрлэдэг вэ? За, Монгол гэрийн тооны голоос уйдаг оосрыг юу гэж нэрлэдэг вэ? За. Одоо хэлэх үү? Гур болцлоо. Одоо. За, Монгол гэрийн тооны голоос уйдаг зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Юу нэ? Хадаг. За, жишээ. За. Монгол гэрийн тооны голоос уйдаг оосрыг чагтаг гэж нэрлэдэг юм байна. Чагтаг. За, дараагийн асуултыг асууя. Монголд төлөөр баяжиж юугаар цаддаг гэж хэлэлцдэг вэ? Төлөөр баяжиж юугаар цаддаг гэдэг вэ? Төлөөр баяжиж юугаар цаддаг гэдэг вэ? За. Хэл юм болов? Хэлээ. Маха. Авши. За, монголчууд төлөөр баяжиж юугаар цаддаг гэдэг вэ? За, зөв хариултыг хэлье. Төлөөр баяжиж шөлөөр цаддаг гэж хэлдэг. За, дараагийн асуулт. Монгол гэрийн юуг түшиж зуурахыг цээрлдэг вэ? Юуг түшиж зуурахыг цээрлдэг вэ Монгол гэрийн? Хаалга харамсалтай буруу байна. Монгол гэрийн юуг түшиж зуурахыг цээрлдэг гэдэг вэ? Заавшана. Баяр хүргэе багна. Багныг түшиж зуурахыг цээрлдэг. За, дараагийн. Эрт үед монголчууд хүнтэй хүний гэрээс яаж гардаг байсан бэ? Нуруугаас харуулдаг. Оо зөвхөн нуруугаа харуулдаггүй, уухарч гардаг байсан. Баяр хүргэе. За, дараагийн асуултыг. За. Өвдөг дээрээ суухыг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Сүгдэг. За, сүгдэх буюу сөхрөх. Баяр хүргэе. За. Гур болчихсон. За, цаг-цагаар нэг цадна. Цагаан сараар нэг цадна гэж хэлдэг. За, дараагийн асуултыг.
Асууя. Гурван эсэд ямар үхрийн ивэр тас хөддөг үлээ? Гурван эсэд ямар үхрийн ивэр тас хөддөг вэ? За баяр үргээ. Гурван үхрийн ивэр тас хөднө. За. Дараагийн асуултыг асууя. Монголчууд цагаан сараар тавгийн эдэгээ ямар тоогоор засдаг вэ? Баяр үргээ сангаа тоогоор. За. Хурганы ус гуужв, төлөгний ус төлжв гэж юу гэсэн утгатай вэ? Өдрөл өөрчлөгдөх. За биш байна. Хурганы ус гуужв, төлөгний ус төлжв гэж юу гэсэн утгатай үг вэ? Том болж юм даа. Том болж юм. Том болж ин дагөө. Харин тийм ээ, том болж ин дагөө. Баяр үргээ. За, дараагийн асуултыг асууя. За. Асар том ургаа чулууг юу гэж нэрлэдэг вэ? Хад. Баяр үргээ. За, Тэмүүжин Жамуух 2 3 дахь удаа амд бололцохдоо юу солилцдог вэ? Нүүн малгай. Бүс малгай. За, харамсалтай биш байна. Тэмүүжин Жамуух 2 3 дахь удаага амд бололцохдоо юу солилцсон бэ? Шагаа. Шагаа. За, биш ээ. За, ингээ 3 болсон тийм ээ? За, 3 дахь удаа амд бололцохдоо бүс морой солилцдог юм байна. За, дараагийн асуулт. Дараагийн асуултыг асууя. Хүнд тоож баршгүй ямар зүйл байдаг вэ? Ус. Баяр үргээ. За, дараагийн асуултыг асууя. Орхон гол хаан цутгадаг вэ? Орхон гол хаан цутгадаг вэ? За, харамсалтай биш байна. Орхон гол хаан цутгадаг вэ? Эрдэнэт. За биш ээ. Орхон гол хаан цутгадаг вэ? Орхондоо. Энэ даваанд бүх цололдог вэ? Тав. Хэд энэ даваанд? За 5 болов. 5-ыг навлаа. Дахиад 3 5 болоос. 3 5 7. Баяр үргээ. За. Гэрийн туураг гэж юу хэлэх вэ? Гэрийн туураг гэж. Гэрийн туураг гэж юу хэлэх вэ? Төрөөжин дараад үзээ эзлээ хойд өгсөө. Дэвэр бишээ. За, гэрийн туураг гэж. За, гэрийн туураг гэдэг нь гэр зааман асрын хажуугаар нөмөргөн бүтээх тэр эсхийг бол туураг гэж нэрлэдэг юм байна. За, дараагийн асуултыг асууя. За, гэрээ юуг дуурайж хөлөө хөлдөөн гэдэг вэ? Гэрээ юуг дуурайж хөлөө хөлдөөн гэж ярьдаг вэ? Гэрээ юуг дуурайж хөлөө хөлдөөн гэдэг вэ? Хараацай. Хацаг. Гээ. Гэрээ юуг дуурайж хөлөө хөлдөөн гэдэг вэ? За байхгүй. Гэрээ юуг дуурайж хөлөө хөлдөөн гэдэг вэ? Гадууг дуурайж хөлөө хөлдөөн гэдэг ээ. Баяр үргээ. За, дараагийн асуултыг асууя. Монгол хүний биед байдаг онцлог тэмдэг нь юу вэ? Хөх тал. Баяр үргээ. За, тарвах хөөёөгөө баг цуглуулж орой ичвэл ямар өвөл болно гэж үздэг вэ?
Үнэтэй өвөл баяр хүргэе. За дараагийн асуулт нь. Дараагийн асуултыг асууя. За. Хэрэг явдлыг үеийн дарааллаар хүүрнэн өгүүлэхийг эхийн ямар хэв маяг гэх вэ? Хэрэг явдлыг үеийн дарааллаар хүүрнэн өгүүлэхийг эхийн ямар хэв маяг гэдэг вэ? Оо баяр хүргэе. Хүүрнэн. За Монгол хэлний цагаан толгой хэдэн гийгүүлэгч үсгтэй вэ? Монгол хэлний цагаан толгой хэдэн гийгүүлэгч үсгтэй вэ? Анда хаш. Чанга 22 биш ээ. За нэрлэе. Аадлаа. За дараагийнх нь. Монгол үндэсний хувцсны товчийг юу гэдэг вэ? Товчийг өөрөөр юу гэдэг вэ? Монгол үндэсний хувцсны товчийг өөрөөр юу гэдэг вэ? За байхгүй юу? Монгол үндэсний хувцсны товчийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Сампон биш ээ. За гуравхандаа Монгол үндэсний хувцсны товчийг юу гэдэг вэ? За өөрөөр бол тэглүүр шилб гэдэг юм байна. Тэглүүр шилб гэдэг юм байна. За дараагийн асуултыг асууя. Монголын үзэгсэлд сарангуй намайг дөрүүлсэн ээж, яруу сайхан игшгээрээ бум бүвэлсэн ээж, энэ шүлгийн зохиолчийн нэрийг хэлнэ үү? Баавгийн тавсарангуй биш ээ. За харамсалтай наалтлаа. Дашторжийн харсан. Баяр хүргэе. Дашторжийн натан. За Чингис хааны төрсөн өдөр хизээ болдог вэ? Чингис хааны төрсөн өдөр 22. За харамсалтай биш байна. 10 сар 30. 10 сар 30. За ингээд таймлаад хэлээ. За байхгүй юу. За Чингис хааны төрсөн өдөр бол өвлийн эхэн сарын шинийн нэгэнд болдог. За дараагийн асуултыг асууя. Монгол гэрийн юг хийж байхад эв нийлэг гэж хэлдэг вэ? Монгол гэрийн юг хийж байхад эв нийлэг гэж хэлдэг вэ? Тоон биш ээ. Монгол гэрийн юг хийж байхад эв нийлэг гэж хэлдэг вэ? Өн. За биш ээ. Харамсалтай байна хаан биш ээ. За монголчууд бол гэрийн шалыг хийж байхад эв нийлэг гэж хэлдэг юм байна. За дараагийн асуулт. Дараагийн асуултыг асууя. Сүргийн тэргүүн ахлан явах ямааг юу гэж хэлдэг вэ? Сүргийн тэргүүн ахлан явах ямааг юу гэж нэрлэдэг вэ? Янгэр гэж. Сүргийн тэргүүн ахлан явах ямааг юу гэж нэрлэдэг вэ? Сэрх. Шээ. Чи хүний зовлонд баярлна гинэ. За сүргийн тэргүүн ахлан явах ямааг бол ухна гэдгээ шүү. За дараагийн асуулт. Монгол гэрт ил галт түлхэд зориулсан хэрэгслийг юу гэдэг вэ? Yes. За Монгол гэрийн ил галт түлхэд зориулсан хэрэгслийг юу гэдэг вэ? Хариултаа нь чанга өөртөө итгэлтэй тулга байлгүй яг баяр хүргэе.
За дараагийн асуултыг асууя. Дараагийн асуулт бол за зурсарч хүн зулгаа барна. Зуудаг нохой юугаа барих гэдэг вэ? Эцнээ. Хуцаа. Хөрмө. Юугаа барна гэдэг вэ? Барна. Барна. Зуудаг нохой юугаа барна гэдэг вэ? Шүдэ. За хариултыг авъя. Шүд буюу соёогоо барна гэдэг. За монголчууд байгалийн ямар үзэгдлийг луу унжих гэж нэрлэдэг вэ? Луу унжих. Монголчууд байгалийн ямар үзэгдлийг луу унжих гэж нэрлэдэг вэ? Яаха? Аяг захих биш ээ. Солон татхайгоо цаа биш ээ. Монголчууд байгалийн ямар үзэгдлийг луу унжих гэж нэрлэдэг вэ? Луу унжих. Луу унжих. За, баггүй юу? Хариулт байна. За, хариулт баг. За, 3 болцсон. За, монголчуудаар луу унжих гэдгийг бол хувь салхилахыг луу унжих гэдэг юм байна. За, дараагийн асуултыг асууя. Удмаараа алдаршдаггүй, юугаараа алдаршдаг гэж монголчууд хэлэлцдэг вэ? Удмаараа алдаршдаггүй, юугаараа алдаршдаг гэж монголчууд хэлэлцдэг вэ? За хэлье. Монголчууд удмаараа алдаршдаггүй, юугаараа алдаршдаг гэж хэлдэг вэ? Хэлэлцдэг вэ? Нэр биш ээ. Монголчууд удмаараа алдаршдаггүй, юугаараа алдаршдаг гэж хэлэлцдэг вэ? За 3 болцсноо. Yes. Яачгүй yes тааж чадах юм за. Монголчууд бол удмаараа алдаршдаггүй, ухаанаараа алдаршдаг гэдэг юм байна. За дараагийн асуулт. Тэмүүжин шугыг хэд хонсон бай? Монголын улс товчоонд гардаг Тэмүүжин шугыг хэд хонсон гэдэг вэ? За. 7. За биш ээ. Биш ээ. За болцсон. За монголчууд нэ Тэмүүжин бол шугууд 9 хонсон гэдгээ. 9 хонсон гэдэг. За жилийн 4 өдөр яагаад ээлжилдэг вэ? Яагаад ээлжилдэг вэ? Жилийн 4 өдрөл яагаад ээлжилдэг вэ? Чанга хэлээ. Чанга хэл. Дэлхийн нарыг тойрдог болохоор. Зүйтэй баяр хүргэе. Дэлхийн нарыг тойрдог. Унаасаа бокод. За дараагийн асуултыг асууя. За Монгол үндэсний ховцны дээж гоёлыг нэрлэнэ. Монгол үндэсний ховцны дээж гоёлыг нэрлэнэ. Дээл баяр хүргэе. Дээл. За дараагийн асуулт. За монголчуудын голлон шүтдэг шашин юу вэ? Бөөгийн шашин. За биш ээ. За буддын шашин. Баяр хүргэе. За баяр хүргэе. Ингээд байж. За ингээд дууд. За ингээд дээд Монгол хөтөлбөрийг өөрсдөө зохион байгуулсан 6
маань тэргуун баригдсан 5 сурагчдаа алгадаш баяр хүргэе. За ингээд цагтлыг гадууны тусгай байр. Өргөмжлөл Монгол Улсын тусгай тогтнолын 93 жилийн ан хүрээнд зохион явуулсан Дээлтэй Монгол өдрөгийн анхаа тэмцээнд тусгай баригдсан 7 байнгын сурагч дан зөрөг танд баяр хүргэж өргөмжлөл үн бүхий зүйл хадгалуулаа. Баяр хүргэе. Мондог байлаа. Гастаа ч ганцаардахгүй тий. За баяр үргээ. Yes гэсэн аваад тий. За дараагийн сурагч муу байдаг. Тусгай баригдсан 8 ангийн сурагч Эг чаргал. За. Яг мондог пеноттэй юм бэ баяр үргээ. Монгол улсын илүү сайн сурч мэдэрээ. За дараагийн 3 дугаар бариг Dari sangat kartoti, zaman nakal itu, pokar dari itu semua, nami mengenai suruk, baper itu kan baru, bonus lagi nanti, zaman nami deci, terus macamnya, baru lagi, macam, Aku desa orang tu terus ngahak itu sedikit beres, nami angin suruk. Bayır taraftan bayır oğlum çok motor kadar namin geçti ya bayır git samet tamam da bayda sa Zaygo deste Монгол өдрөгийн 6-аас 8 дугаар ангийн сурагчдын зохион байгуулсан анхаа тэмцээнд оюун бэлэг, хууль хүч, авиац татвараар сорин За үеийн аль нөхдөө хошуурсан мандаж тэргуун байран чадгалсан сурагч бол 8-ын ангийн сурагч Анаачин. Баяр хүргэе. За маш сайн байлаа. За ингээд нийт оролцсон сурагчдаа баяр хүргэе. Монголынхаа уг соёл, уламжлалыг илүү сайн танин мэдэж